Дерек Принц. Ерөөл эсвэл хараал. Сонголт нь таних. 2 дугаар хэсэг. Хараал бүр урхаг шалтгаантай. Ерөөл хараал нь бидний амьдралд тааж мэдхэн аргагүй. Дэг дараалалгүй, хувиршгүй, мөнхийн хуулиар ажилдаг. Эдгээр хуулийг бид Библиэс л ойлгож чадна. Сургаалт үгс 26-гийн 2 дээр Соломон урхаг шалтгаан байгаагүй бол хараал юу гэж дэгдэх вүлээ хэмээн хараалд хандах зарчмыг тогтоожээ. Бидэнд ирсэн хараал бүр урхаг шалтгаантай байдаг. Тиймээс хараал дор байгаа юм шиг санагдвал урхаг шалтгааныг нь олох хэрэгтэй. Тэр цагт бид зохих хариу үйлдэл хийж чадна. Мөн хараалын шалтгааныг илрүүлснээр яахаараа надад дандаа ийм зүйл тохиолддог байна хэмээн биднийг тавладаг асуултын амийг барина. Одоо бид хараалын урхаг шалтгааныг судлах бөгөөд үүнийг сурсан хүн дараагийн бүлэгт өгүүлэх хараалаас чөлөөлөгдөх бурхны арга замыг амьдралдаа хэрэгжүүлэхэд бэлэн болно. 6 дугаар бүлэг. Худал бурхад. Өмнөх бүлгээрээ би бурхнаас буудаг хараалын 2 чухал шинжийг тогтоосон. 1-дүгээрт энэ нь бурханлаг бус. Тэрслүү хүмүүсийг шийдэх бурхны нэгэн арга мөн. 2-дүгээрт эдгээр хараалын гол урхаг шалтгаан нь бурхны дуу хоолойг сонсохгүй. Түүний хэлснийг хийхгүй байх явдал буюу энгийнээр хэлбэл дуулуургүй зан юм. Олон хэлбэрийн дуулуургүй зам бий. Тиймээс яг ямар нь бурхны хараалыг буулгах вэ гэж асуух нь зүүн хэрэг. Библи уг асуултанд ямар ч эргэлзээгүй хариулдаг. Бурхны хараалыг зайлшгүй буулгадаг дуулуургүй байдал нь Гитлэл 20-ийн 1-5 дээрх 10 тушаалын эхний 2-ыг зөрчих үйлдэл юм. Бурхан энэ бүх үгсийг айлдсан нь. Би бол чамайг боолжлын гэрээс Египтийн нутгаас гаргасан чиний бурхан эзэн байна. Чи надаас өөр бурхадтай байж болохгүй. Чи өөртөө зориулан шүтэн эсвэл дээр тэнгэр дэх, доор газар дэх, газрын доор усан доторх юмны ямар нэг дүрсийг бүү хий. Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний бурхан эзэн би бол хартай бурхан бөгөөд намайг үзэн ядагчдын 3-4 дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнх нь нүглийн шийтгэлийг буулгадаг. Энэ хэсэгт бурхан ямар 2 нүглийг онцолж заасан бэ? Эхнийх нь эзний өмнө эсвэл эзэнтэй энэ зэрэгцүүлэн өөр нэгэн бурханыг залж шүтэх нүгэл. Эзнийг бүх бурхтын тэргуунд залрах хамгийн агуу бурхан гэдгийг хүлээн зөвшөөрөх нь хангалтгүй юм. Бид түүнийг цорын ганц жинхэнэ бурхан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Түүнээс өөр бурхан байхгүй. Исая 45:21 дээр эзэн өндөр дуугаар тунхаглаж байна. Надаас өөр бурхан үгүй. Үнэн зөвхт бурхан ба аврагч надаас өөр байхгүй. 2 дахь нүгэл нь бурханыг төлөөлүүлж, ямарваа шүтэн тахил бүтээж, үүндээ сүслэн мөргөх үйлдэл гэдгийг удаах тушаал дүрсэлжээ. Ром 1:20-23 дээр Паул энэ 2 тушаалыг зөрчих үйлдэлд юу багтахыг дүгнсэн бай. ертөнц бүтээгдснээс хойш түүний үл үзэгдэх чанарууд, түүний мөнх хүч ба бурханлах төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдсон, илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд шалтгаан байхгүй. Яагад гэвэл тэд бурхныг мэдсэн атла, бурхан химэн түүнийг алдаршуулсан чгүй, түүнд талархал өргөсөн чгүй. Харин тэд бодол санаандаа хоосорч, мунхаг зүрх сэтгэл нь харанхуй болжээ. Мэргэн гэж хэлдэг атла, тэд мунхаг болсон бөгөөд үл муудагч бурхны алдрыг мууддаг хүн шувууд 4 хүлт амьтад хийгээд мүлхөгчдтэй адил дүрээр сольжээ. Худал бурхтыг хүлээн зөвшөөрөгч шүтэн шүтэгчт нь бүтээлээр дамжуулан харах боломжтой бурхны тодоос тод илчиллийг зориуд ницааж байгаа юм. Оронд нь тэд явандаа муудаж үгүйрэх шүтэнүүдээ сонгожээ. Шүтэн нь эхэндээ хүмүүний хэлбэрийг авч дараа нь шувууд амьтад эцэст нь хэвлэр явагчд руу уруутсан. Энэ нь яг эртний Египтийн шүтлгийг дүрсэлдэг. Египтийн гол 3 бурхан нь Илэ, Цөөвөрчөн, Авраг могоо байжээ. Шүтэн шүтхийн аимшигтай бузар булааг ойлгохдоо хүний оюун ухаан дэндүү хойрог ажээ. Эхлээд бүтээлэр, дараа нь бичээст бүтэн илчлэгдсэн жинхэнэ бурхан болбоос ариун, сүрдэм, сүр жавхлантай бүхнийг чадагчулаа. Бурхныг хүн адгуусын дүрээр төлөөлөх нь санаатай гутаан доромжлол өдөн хатгалга юм. Нэгэн бүдүүлэг жишээ хэлээ л дээ. Нэг хүн шалан дээр гүйж яваа Жомны зургийг аваад доор нь Дерек Принц гэж бичээд ханаандаа өлгөчгчээ гэж бодъё. Би л хувьдаа үүнийг нь намайг санаатай гутаан доромжлолоо гэж үзнэ. Тэгвэл бурхны нэрийг сүрлэг бүтээлд төдийгүй хамгийн дордод нь өгөгч хүмүүс бурхныг ямар аимшигтай гутаан доромжилж байгааг хэлэх аргагүй.
Энэ хоёр тушаалыг зөрчсөн хүний дээр буух хараал нь нэгэн зонхилох шинжтэй. Энэ нь тухайн хүний үр удмын дор хаяж 4 үеийг автлаа удам дамжин үргэлжлэнэ. Зарим улс үндэстэн соёл иргэншилд худал бурхтыг шүтэх үйл нь 100 эсвэл мянган жилийн тэртээс эхлэн уг хараалын үр нөлөөг хідэнтэй нугалан нийлбэржүүлсээр иржээ. Ийм угсаатай хүн амьдралдаа түүнийг гадна орших сатаны хүчтэй холбох холбоос болж өгдөг. Хогийн ургамалтай зүүрлэмээр хараалыг өвлөдөг. Энэ хогийн ургамал хоёр төрлийн үндэстэй. Урт шулуун үндэс нь шууд доош чиглэж, арай сул хөндлөн үндэс нь тал бүр тийш салаалдаг. Шулуун үндэс нь худал бурхтыг шүтэгч өвгдийнх нь нөлөөг төлөөлнө. Салаалсан хөндлөн үндэс нь тухайн хүний өөрийн биеэр үйлдсэн нүглийг эсвэл худал бурхттай хутгалтсан бусад нөлөөг төлөөлнө. Тэрбээр Христ доторх шинэ бүтээл байх эрх чөлөө бүрэн бүтэн байдлаа эргүүлж олохын тулд эхлээд хогийн ургамлаа үндсээр нь суулгах ёстой. Харин шийдвэрлэхэд хамгийн хэцүү нь худал бурхад шүтэж явсан эцэг өвгөдтэй нь холбоотой шулуун үндэс юм. Бурхны нэгүүлсэл хүчээс өөр юу ч энэ бүх үндсийг найдвартай тасдаж чадахгүй. Матай 15:13 дээр миний тэнгэрлэг аавын тариагүй алив ургамал үндсээрээ суглагдана хэмээн найдвар хайрлсан Есүс эзэндээ баярлалаа. Удмын хараалыг дагуулах нүгэл нь шүтлэгийн дан ганц ил хэлбрээр хязгаарлагдахгүй. Тэдгээр нь шүтэн шүтлэг байтугай шашинлагч гэж хэлмээргүй. Хамаагүй өргөн хүрээний 2 дахь хэлбэрийн үйлдэлийг бас багтаана. Учир нь тэдгээрийн жинхэнэ мөн чанар нь хуурамч нэр томьёодор нуугдах бөгөөд эдгээрийг оккультизм буюу нууц шүтлэг гэнэ. Энэ нь нууцлагдсан, далдлагдсан гэх утгатай латин үгээс үүсэлтэй үг. Гэмт хүн төрлөختнийг олзлон татах эдгээр нууц шүтлэг нь хизээж одоогийн шиг хүчрхэг байсангүй. Мэдлэгийг болоод хүчийг эзэгнэх нь хүн гэдэг амьтны оройн дээд хоёр хүсэл мөн. Хүн энэ хүслээ тодорхой хэм хэмжээ дотроо бодиттой их үүсвэрээс бодиттой арга ухаанаар хангаж чаддаг. Гэхдээ хэрв ийхүү эргшээсэн зүйлтэй ханахгүй бол ер бусын юмс руу эргэж тийхүү нууц шүтлэгт олзлуулдаг. Учир нь ертөнцийн ер бусын мэдлэгийг хийгээд хүчийг эзэгнэгч хоёрхан л их ундрах бий. Бурхан эсвэл сатан. Тиймээс бурханаас ихгүй ер бусын мэдлэг ба хүч нь сатанаас гаралтай гэдэгт эргэлзэх юмгүй. Бурханаас ихтэй бол хууль ёсны. Сатанаас ихтэй бол хууль бус юм. Бурханы хаанчлал нь гэрлийн хаанчлалт бол түүний зарцнаар хэнд үйлчилж юу хийж буйгаа мэднэ. Харин сатаны хаанчлал нь харанхуйн хаанчлалт бол түүний хаанчлалд байгаа ихэнх хүмүүс эзнийхээ үнэн мөн чанарыг эсвэл хийж буй зүйлийнхээ жинхэнэ мөн чанарыг мэддэггүй. Хууль бус мэдлэгийн төлөөх тачаалаасаа болж л хүн анх Эден цэцэрлэгт зөрчил гаргасан юм. Хүн болон сайн мог мэдүүлэгч модны хооронд бурхан үл үзэгдэх хэл хязгаар тогтоожээ. Хүн энэ хязгаарыг зөрчихдөө сатаны нутаг дэвсгэрт нэвтэрч түүний олзны хүн болсон юм. Түүнээс хойш хууль бус мэдлэг, хүчний төлөөх тачаал нь хүнийг сатан түүнийг дураараа боолчилдаг талбар руу өгөөшлөн татсаар байна. 2 дугаар Тимот 2:26. Өмнө хэлсэнчлэн энэ талбарыг ерөнхийд нь нууц шүтлэг гэнэ. Энэ талбарт хөл тавигсад нь бурхнаас өөр ямар ч их үүсвэрээс хайхыг хоригдсан ер бусын мэдлэг хүчийг сатанаас хайдаг. Ийхүү тэд сатаныг цорын ганц жинхэнэ бурхантай энэ зэрэгцүүлэн бурханчлан шүтгэдэг. 10 тушаалын эхний тушаалыг зөрчиж, уг тушаалыг зөрчсөн бүхэн дээр дуудсан хараалд өөрийгөө болоод үр хойчийнхоо 4 үеийг тушаадаг. Энэ нь маш чухал зүйл учраас дахин цохиж хэлмээр байна. Нууц шүтлэгтэй холбогдогч хүн нь Бурхны 10 тушаалын эхний тушаалыг зөрчигч хүн дээр дуудсан хараалд өөрийгөө болоод үр удмынхаа 4 үеийг тушаадаг. Худал бурхад руу эргэх үйлдэлийг Библи сүнсний завхааралтай зүйрлэн биеийн завхаарлаас ч дор нүгэл хэмээн буруушаадаг. Ийм утгаар ойлговол сургаалт өгс номд журамгүй эмтэй буюу садар эмтэй орооцолтохоос сэрэмжлүүлсэн үг нь нууц шүтлэгтэй хутгалдах явдалтай холбоотой болж таарч байна. Сургаалт өгс 5-ын 3-аас 6 дээр энэ журамгүй эм эхлээд дур булааж толгой эргүүлэхээр ирээд эцэст нь олзныхаа хүнийг алдаг. Учир нь садар эмийн урвал зөгийн балыг дуслуулдаг ба түүний яриа тоссноос ч илүү зөөлөн байдаг юм. Харин төгсгөлд нь тэр агмит гашуун агаад хоёр талдаа эртээ элдмит хурцааж тэр эмийн хөл өхөл рүү уруудан явдаг. Түүний алхаа үхэгсдийн оронд аваачна. Тэр эм амийн жимийг бодож цэгэндэгүй. Түүний зам мөрийсэн боловч тэр үүнийгэж эс мэднэ. Эцсийн мэдэгдэл нь маш тодорхой байна. Түүний зам мөрийсэн боловч тэрбээр үүнийгэж эс мэднэ.
Нууц шүтлэхийн хуурам эхлэлд хил хязгаар гэж байхгүй. Нэгийг нэлрүүлэхэд байрыг нь өөр нөгөө нэзлэнэ. Ийм учраас л нууц шүтлэгийн бүх төрөл зүйлийг багтаасан бүрэн төгс бичиг гаргах боломжгүй юм. Гэхдээ гол 3 хэсэгт ангилж товч тайлбарлах боломжтой. Эдгээр нь эд шид, мэрэг төлөг, ховс, өвдөс болно. Эд шид бол нууц шүтлэгийн хүчний хэсэг. 1-р Самуэлийн 15:23 дээр үүний үндсийг маш товч тодорхой мэдэгдэжээ. Учир нь тэрслэл нь эд шидийн нүгэл адил. Эд шид бол Бурхны эсрэг чиглэсэн хүний тэрслэлийн илэрхийлэл юм. Энэ бол Бурхны хуульд захирагдalгүйгээр өндөрлөгт гарах гэсэн хүний арга ухаан юм. Хүнийг болоод нөхцөл байдлыг хянан захирах хүсэл нь эд шидийн жолоодогч хүч болдог. Энэ өргөлдөө хүрэхийн тулд эд шид нь нэг бол сэтгэл зүйн дарамт шахалт, нөгөө бол сэтгэл зүйн арга техникийг эсвэл эдгээр их хослуулан хэрэгэлдэг. Эд шидийн ажиллагааг илчилдэг 3 түлхүүр үг бий. Дарангуйлах, сүрдүүлэх, ноёрхох. Ноёрхох нь эд шидийн эцсийн зорилго бол дарангуйлд сүрдүүлэх нь уг зорилгод хүрэх арга зам юм. Эргэн тойрныхоо хүмүүсийг ам бус аргаар дарангуйлан сүрдүүлж, ноёрхож явгаа газар эд шид ажиллаж байдаг. Хамгийн энгийнээр хэлэхэд эд шид нь ердөөл гэмт хүн төрлөختний завхарсан тэрслүү мөн чанарын илэрхийлэл юм. Галаад 5:20 дээр эд шидийг махан биеийн үйлсийн дунд шүтэн шүтэх үйлстэй хавсран бичжээ. Хизээ нэгэнтээ арга мухардахтай ийм төрлийн эд шидийг хэрглэж үзээгүй хүн байхгүй биз. Гэхдээ энэ нь мөсөн уулын зөвхөн орой юм. Сатан энэ махан биеийн үйлсийг харанхуйн хаанчлалын хүчнүүдэд нэвтрүүлэх цоорхоогоо болгон ашигладаг. Сатан энэ цоорхоогоор ажиллан эрэгтэй эмэгтэй хүмүүсийг эрхшэн харанхуйн хаанчлалынхаа боол муу ёрын зорилгынхон зэмсэг болгодог. Үүний үр дүнд эд шид нь голчлон тарин ба хараалаар ажилдаг нууц шүтлэгийн урлаг мэд үйлдэгдэх болжээ. Нууц шүтлэгийн нөгөө 2 хэлбэр болох мэрэг төлөг ба ховс өвдс нь мөн л хүн ба нөхцөл байдлыг эзэгнэн захирах үндсэн хүслээр хөтлөгдөнө. Үүний хамгийн түгээмэл хэлбэр нь ирээдүйн талаар ёр бусын мэдлэг хэлэх буюу мэргэлэх юм. Мэргэн дотроо ёр бусын их үүсвэр хэмээн нэрийдэх бүх хуурамч шашинлаг илчиллэг агуулдаг. Ховс өвдс нь ихэвчлэн материалын эд зүйлс эсвэл мансууруулах бодис, хөгжим сэлтийн физик мэдрэмжүүд нөлөөлөх арга замаар дамжин ажиллана. Илчлэл 9:21 дээрх ховс өвдөс гэдэг үг нь грек хэлний мансууруулах бодис гэдэг үгээс гаралтай юм. 2-р Тимот 3:13 дээр Паул энэ үеийн төгсгөл ирэхэд муу ёрын хүмүүс болоод мэхлэгчд мэхэлж, мэхлэгдэн улам бүр бузар муу болох талаар сэрэмжлүүлжээ. Мэхлэгчд гэж буулгасан үг нь ховсчд гэх утгатай. Ховс болон шившилг нь ямагт ховс өвдсөн арга техник байсаар ирсэн юм. Орчин цагийн мансууруулах бодисын соёл ба хүнд металл рок хөгжим нь ховс өвдсөн 2 төрөл хавсан ажиллаж байгаагийн тод жишээ билээ. Ховс өвдсөн зэмсхийг англин жигсаваас аливаа шүтэн мөрөглөн үйлтэй холбоотой эд зүйл. Энэ нь мухар сүсгийн чанартай ч эд зүйл байж болно. Эсвэл Христэд итгэх итгэлийн нэр барьсан атлаа шүтэн мөрөглөлийн чанартай ч эд зүйл байж болно. Аливаа худал шашин, нууц шүтлэг, сатаны юмсыг төлөөлөх эд зүйл. Нууц шүтлэгийн ёслол үйлийг хэрэгжүүлэгч этгээдийн ёр бусын хүчийг дуудаж шингээсэн аливаа эд зүйл. Энэ нь эдгэрэл гэх мэт зөв сайхан зорилгын төлөө чиглэсэн байлаж их үүсвэр нь үүнийг хараалын сувг болгодог. Морины тах, азийн зоос, гигантны хөрөг дүр зэрэг мухар сүсгийг илэрхийлэх эд зүйл. Орчин цагийн соёл иргэншилд давамгайлах нууц шүтлэгийн зарим төрлөөс танилцуулъя. 1. Нууц шүтлэгийн хүчний хэсэг. Барай засал, зөв тавих, оддын проекц, гипноз, левитаз, бие хамгаалах урлаг, өөртөө ёр бусын сүнслэг хүчийг шингээдэг хүмүүс, оюуныг хянан удирдах, оюуны динамик, паракинесис, ширээ эзэгнэх, телекинесис, хүрэлтээр эдгээгчд, эд шид. 2. Нууц шүтлэгийн мэдлэгийн хэсэг. Астролог, оддын зурхай, автоматар бичих, сүнслэг зүйлсийг дамжуулагч, тод үзэх, болор бөмбөлгөөр мэрэглэх, өнгөний засал, дүүжиг нүрээр оншлох, тэнгэрлэг холбоо, ESP, бичгийн хിവэр мэрэглэх, зурхай, иридолог, каббала, үхэгсдийн сүнсийг амьд хүмүүстэй холбож өгдөг медиум, оюун бодлыг унших, төрсөн өдрийн тооллоор мэрэглэх, омен, алгаар унших, френолог, сүнсний сиенс, хөзрөөр мэрэглэх, цайны шараар мэрэглэх, телепат,
илбдэх. Түүнчлэн нууц шүтлэгийн үйлийг зааж сургадаг бүх ном багтана. Мөн энэ гарчигдоор ёр бусын илчлэл гэгддэг боловч Библиэд зөрдөг бүх худал шашин бүлгэн багтана. Энэ талбар дээр үннийг тогтоох нь яг л шулуун ба мөрийг тогтоохтой адил юм. Бид шулуун гэдэг жишгийг тогтоосон учраас уг жишгээс зөрөх бүхнийг мөрийг нь. Ганц хэмээр зөрж байна уу? 90 хэмээр зөрж байна уу хамаагүй. Мөрийг л бол мөрий. Сүнслэг талбар дээрх шулуун гэдэг жишг нь Библийн үнэн болоо. Библиэс зөрөгч бүхэн нь худал юм. Их баг зөрөх нь чухал биш. Үнэн дээр Библиэс тун жаахан зөрүүтэй харагдах зүйл нь л хамгийн аюултай байдаг. Есүсийн мөн чанар, авралын үйлсийн мөн чанарыг буруугаар таниулагч шашин нь онц аюултай юм. Жишээлбэл шинэ гэрээ Есүсийг махан биеэр илэрхийлэгдсэн бурхан гэдэг байхад Яхавагийн гэрчнэр түүнийг бүтээл гэж заадаг. Исламын шашин Есүсийг бурханы хүү биш, бас загалмай дээр үхвээгвэ гэдэг. Гэхдээ зөвхөн Есүсийн цагаатгалын үхэл дээр л үндэслэж хүн нүглийн өршөөлийг тунхаглах эрхтэй болсон юм. Өнөөдөр идэвхтэй ажиллаж байгаа үе олон худал шашин бүлэгмээс нэр төрдөө. Антропософи, Хармас, бурханы хүүхдүүд, Христаделфианс, Христэд шинжлэх ухаан, Фримасонри, дотоод амар тайвны хөдөлгөөн, Яховагийн гэрчнэр, Мормон, Нью Эйж хөдөлгөөн, шашны шинжлэх ухаан, Росикрусианс, Саентологи, сүнслэг фронтын нөхөрлөл, сүнсний онол, Теософ, нэгдлийн чуулган, эвслийн чуулган, бурханы дэлхий дахны чуулган, түүнчлэн дорноос бол Бахай, буддизм, күнз, Тэнгэрлэг гэрлийн миссион, их багш, гуру, Харе Кришна, Хинду, Ислам, Шинтоизм, бясалгал, йог зэрэг шашны бүлгүүд багтана. 3. Нууц шүтлэгийн физик объект гэх мэт эд зүйлсээр дамжин ажилдаг хэсэг. Онго, тэмдэг, сарын ээлтэй чулуу, сахиус, гар хөлдөө зүүдэг улаан утас, эдгэрэлд хэргэлдэг болор, мансууруулах бодис, хүнд металл, рок хөгжмийн бичлэг, хуурцаг, CD, муу ёрын тэмдэг, азийн бэлэгдэл, жижа самбар, бөөмөргөл, харамхуй сахиус, эсвэл шашин шүтлэгийн зориулалттай эртний эдлэл шүтэн. Дээр жигсаасан зүйлстэй хутгалтсан хүмүүст хандсан бурхны үгийг Дэд хууль 18-ын 10-аас 13 дээр мэдэгдэжээ. Та нарын дунд хүү юм уу охиноо, галын дундуур гаргагчд, мэрэг төлөгч, совин тайлагч, эд шидтэн, элевчин, хараалч, сүнс зуучлагч, хар домч, сүнс дуудагч бүү байг. Эдгээрийг үлдэгч хэн боловч эзэнд жигшүүртэй юм. Ийм жигшүүрт үлээс болж эзэн бурхан чиний өмнөөс тэднийг хөөн гаргана. Чи өөрийн бурхан эзний өмнө төгсвэ. Нууц шүтлэгийн зан үйлтэй хутгалдагсд нь харанхуйн бурхтад зориулж өр хүүхдээ галд өргөдөх хүмүүстэй нэг бүлэгт багтсан байгааг хараарай. Мосегийн хууль дор ийм маягийн бүх үйлд үхлийн ял оноодог байлаа. Ном бас нууц шүтлэгийн сувг болж болно. Эфесийн итгэгчид Паулийн үйлчлэлээр дамжуулан сатаны бодит хүчтэй нүүр тулахдаа онц сонин алхам хийжээ. Итгэсэн хүмүүсээс олонх нь ирж өөрсдийн үйл хэргийг хүлээн зөвшөөрч илчлэв. Эд шидийг үлддэг байсан хүмүүсээс олонх нь номуудаа авчран авалж олонний өмнө шатаажээ. Тэдгээр номын үнийг тэд тооцоолоход 50,000 мөнгөн зоос болжээ. Үйлс 19:18-аас 19. Нууц шүтлэгтэй холбоотой тухайн эд зүйл нь ямар үн өртөгтэй байх нь хамаагүй. Үүнийг шийдэх цорын ганц арга нь галаар юм уу өөр тохиромжтой аргаар бүр мөсөн устгах юм. Нууц шүтлэг нь жоромгүй эмийн адил арга замаа байнга өөрчлөх тухай өмнө хэлсэн. Тиймээс нууц шүтлэгийн үйл ажиллагааны бүрэн гүйцэд жигсаалт бичгийг гаргах боломжгүй юм. Өнөөгийн чуулгануудын голчлон хэрэгэлдэг арга болох үйлчлэл болон зөвлөгөөгөөр асуудлаа шийдэж чадахгүй яваа хүмүүст туслахын төлөө би олон жил эрэл хайгуул хийсэн. Тэд үнэн голоосоо хичээн зүтгэдэг. Үнэн дээр тэд чуулганд тогтбол явдаг. Гаднаа асуудал гээд байх юмгүй. Дундаж итгэгчдээс ч илүү итгэл зүтгэл гаргадаг. Одоо бодоход тийм хүмүүсийн удам угсаагаас бараг заавал нууц шүтлэгтэй их байх хэмжээгээр холбоотой үндэс олж илрүүлсэн үедээ л би тэдэнд тус хүргэж чадсан байдаг. Нууц шүтлэг нь тэдний асуудлын ноцтой шалтгаан байсныг тэд өөрсдөө ч мэдээгүй явдаг. Нууц шүтлэгийн далд үндсийг олж тасалбал дараа нь нүдэнд үзэгдэх ил асуудлыг шийдэхэд харьцангуй хэлбэр байна.
Энгийн боловч тод нэгэн жишээ санаанд бууж байна. Нэг удаа би гэрийн залбирлын цуглаан дээр 20 гаруй насны залуутай тааралдсан юм. Бид өмнө уулзаж яваагүй боловч би түүнээс ариун сүнсийг хүлээж авсан эсхийг нь асуумар санагдлаа. Залуу тийм гэж хариулснаа араас нь "Гэхдээ би хэлээр ярьдаггүй" гэд урвав. Залуу ямар нэгэн зүйлээр дутагдж байгаагаа мэдэрч байгаа нь илэрхий байна. Би олон юм норшилгүй. Түүнээс шууд л "Чи зурхаач дээр очиж байсан уу?" гэж асуусан. Залуу хэсэг бодсноо. "Тийм ээ. Нэг удаа 15 орчим настай байхдаа. Гэхдээ савааг үдчил тэр. Би үнэндээ түүнд итгээгүй" гэлээ. "Гэхдээ чи мэрглүүлсэн байх нэ" хэмээн намайг шууд тулгатал залуу "Тийм л дээ. Гэхдээ би ёстой юм болгож бодоогүй" хэмээн бие өмөрөн дурамчхан хариулсан юм. Тэгэхээр нь би "Чи үүнийгээ нүгэл гэдгийг хүлээн зөвшөөрч, Бурханаас өршөөл ирж, үүний үр дагавраас чөлөөлөгдөхийг хүсэж байна уу гэж асуулаа. Залууг зөвшөөрөхт нь би түүнийг зурхаач дээр очисон явдлаа нүгэл болохыг тунхаглаж, Бурханаас өршөөл ирэн үүний үр дагавраас чөлөөлөхийг гуйсан энгийн залбиралд хөтлөв. Тэгээд нэмэлт тайлбар тавилгүй мөрөн дээр нь гараа тавиад түүний дээр ариун сүнсээ асгахыг Бурханаас гуйлаа. Тэгтэл залуу тэр даруй үл мэдэх хэлээр урсгаж гарав. Тэрбээр хэсэг зуур орчноосоо тасарч Бурханы оршихуйд омжээ. Хүүгийн амьдралд байсан 70 саад зайлсан. Сайх залуутай хийсэн богино уулзалтынхаа талаар хожим би олон удаа тунгааж үлээ. Түүний асуудал үнэнч бус байдал. Эсвэл чин сэтгэл дутснаас болоогүй. Харин зурхаач дээр очисон үйлдэлийнхээ мөн чанарыг таниагүйд л оршиж байсан юм. Бурханы мэлмийн өмнө сүнслэг завхааралд яллагдаснаа залуу ойлгоогүй явжээ. Хэрэг би түүнээс "Чи хүний гэргээтэй завхаарсан уу?" гэж асуусан бол тэр хизээж "Тийм л дээ. Гэхдээ савааг үдчил тэр би ёстой юм бодоогүй" гэж хариулахгүй байсан. Өнөөдөр олон хүн ийм нөхцөлд байна. Тэдний дунд чуулганд явдаг хүн ч олон бий. Гэвч мэдлэггүй байдлаараа тэд нууц шүтлэгийн хилээр нэвтрэн махан биеийн завхаарлаас ч дор нүгэлд ундаг. Хийсэн хэрэгийнхээ үнэн чанарыг танихаас нааш тэд Бурханаас нүүр буруулан худал бурхад руу эргэсэн хүний дээр дуудсан хараалын сүудрээс гарахгүй. Цаашилбал энэл сүудэр түүний үр удмын 4 үеийг нөмрөх хүртлээр бүрхэн. Ийм сэдвтэй нүүрэлдэхээр Христэд итгэдэг хүмүүс "Гэхдээ би буруу зүйл хийснээ мэдээгүй" гэдэг. Тэгвэл 1-р Тимот 1:13-аас 15 дээр Паул өөрийгөө итгэлгүй байдалд ор мэдлэггүйгээр үйлдсэн нүглийнхээ улмаас нүгэлтнүүдийн тэргүүн болсноо хэлсэн байдгийг харуулмаар байна. Мэдлэггүй байдал маань биднийг нүглийн ялаас хэлтрүүлэхгүй боловч Бурхан руу эргэх үнэн гэмшил маань биднийг нэгүүлсэнгүй Бурхантай эвлэрүүлж юу магад. Энэ бүх зарчим бидний амьдрал ах үед хэрхэн хэрэгжих талаар толгойтой бүхэн бодох ёстой. 10 тушаалын эхний 2 болох: 1-т цорын ганц жинхэнэ Бурханаас өөр худал бурхад руу эргэх. 2-т Бурханыг төлөөлүүлж ямар нэг шүтэн тахил урлаж шүтэх. Энэ 2 нүгэл дээр Бурхан шийтгэлээ дууджээ. Энэ 2 нүгэлд нууц шүтлэгийн бүх талбар багтана. Эдгээртэй хутгалтсан хүний дээр буух Бурханы шийтгэл түүний үр хойчийн 4 үеийг автлаа үргэлжлэн гэдгийг өмнө үзсэн. Тонгоруулвал биднээс 4 үеийн тэртээ аж төрж байсан удмын маань хүний үйлдэлсэн нүгэл бидэнд хараал хүргэх урхах шалтгаан болох жишээтэй. Хүн бүр аав ээж 2-тэй, өвөө эмээ 4-тэй, өвөө аав эмээ ээж 8-тай, элен цуланц 16-тай байдаг. Эдгээр 30 хүний хинэнч бидний амьдрал дээр хараал авчирсан байж болох. Эцэг өвгдийн маань 30 хүн дундаас шүтэн шүтлэг, нууц шүтлэгт гар бие оролцож явсан хүн нэгч үгүй хэмээн бадтай хэлчих хүн бидний дунд байхгүй. Гэхдээ энэ их үүсвэрээс гаралтай байж болзошгүй альва хараалаас чөлөөлөгдөх арга зам хангамж бэлтгэж өгсөн Бурхандаа талархъя. Эцэг өвөг маань бидэн дээр хараал авчирсан гэх баримтыг Бурхан эцсийн шүүлтийн өдөр бидний эсрэг барихгүй боловч биднийг энэ хараалаас чөлөөлөхийн төлөө түүний бэлтгэсэн хангамжийг хэрэглэхээс татгалзвал тэр биднийг буруутай хэмээн яллахаас өөр аргагүй. Та Дерек Принсийн "Ерөөл эсвэл хараал" сонголтын таних номын 6 дугаар бүлгийг сонслоо. Дерек Принс "Ерөөл эсвэл хараал" сонголт нь таних. 7 дугаар бүлэг. Ёс суртахууны болоод ёс зүй нүгэл. Бурхны хараалыг далалдаг дуулуургүй байдлын гол хэлбэрийг Гитлэл 20:3-5 дээр худал бурхтыг хүлээн зөвшөөрч шүтэх явдал гэжээ. Үүнээс гадна Бурхны хараалыг далалдаг 2 дахь хэлбэрийн дуулуургүй байдал олон байдгийг хуучин гэрээ илчилдэг. Үүнтэй уялдуулан Мосе Бурхны хараалыг дууддаг ёс суртахууны болоод ёс зүйн 12 нүглийг жигсаажээ.
Дэд хууль 27-гийн 15-аас 26. Израильчуудыг Канаанд орсны дараа Мосед тэдэнд ёслолын ажиллагаа хийх заавар өгсөн. Тэд зэрэгэлдээ орших Ебал, Геризим гэдэг хоёр уулан дээр тахил өргөж, хуулийг бүхлээр нь сийлсэн том чулуунууд босгох ёстой байлаа. Тэгээд эхлээд 6 овгон дуулууртай израильчуудыг хуулийн үгсээр өрөөнө. Дараа нь үлдсэн 6 овгон дуулуургүй хүмүүстээр хараал дуудана. Ерөөл хараалын аль альд хүмүүс нэгэн дугаар амен гэж хариулах ёстой байлаа. Ийхүү бурхан Канаанд хөл тавьж буй Израильд эсрэг тэсрэг хоёр сонголтыг тулгажээ. Дуулууртай хүмүүст ерөөл, дуулуургүй хүмүүст хараал. 3 дахь сонголт гэж байхгүй. Үүнээс хойш Канааны хөрсөн дээр хөл тавьсан Израиль хүн бүр нэг бол бурханы ерөөлд жаргах, үгүй бол хараалыг хүлцэх болов. Дээрх хоёр сонголт нь маш тодорхой бөгөөд хүчин төгөлдөр байсныг түүхэн бичвэр баталдаг. Гэхдээ энэ сонголт нь зөвхөн Израильд бас харин бурхантай гэрээний харилцаанд орж буй бүх хүнд хамаатай юм. Хуучин гэрээтэй адил шинэ гэрээнд ч бас бурхан хоёр сонголт дэвшүүлдэг. Гэтэл Христэд итгэгчдийн дунд ерөөл дагуулдаг дуулууртай байдалч биш, хараал дагуулдаг дуулуургүй байдалч биш, харин ямар нэг 3 дахь боломж байх ёстой гэсэн төөрөгдөл явдаг бөгөөд сатанч үүнийг нь овжноор ашигладаг. Гэвч хуучин гэрээнд ч, шинэ гэрээнд ч ийм сонголт байдаггүй. Ебал уулнаас израильчуудын дээр дуудсан 12 хараалыг нилээд наривчлан заажээ. Захирамжийн гол төрөл зүйлийг хурангуйлваас худал бурхтыг хүлээн зөвшөөрч шүтэх, аав ээжигээ үл хүндэтгэх, дарангуйлал, зөвхт бус байдлын бүх хэлбэр, цээртэй юмс, эсвэл бэлгийн бүх төрлийн ёс бус үйлдэл орж байна. Сүүлчийн хараал нь хуйлд хандах дуулуургүй байдлын бүх хэлбэрийг хамарчээ. Худал бурхадтай холбогдох явдал нь бурхны хараалыг авчрах хамгийн гол шалтгаан бөгөөд энэ үнэн хизээч өөрчлөгдөхгүй. Үүний араас аав ээжигээ үл хүндэтгэх явдал удалжээ. Аав ээжигээ хүндэтгэх ёстойг шинэ гэрээнд ч хэлдэг. Эфес 6-гийн 1-3 дээр Паул 10 тушаалын 5 дугаар зүйлийг дахин цохон тэмдэглэжээ. Хүүхдүүд эзэн дотор эцэг эхээ даг. Учир нь энэ бол зөв юм. Эцэг эхээ хүндэл. Энэ нь амлалт бүхий эхний тушаал бөгөөд энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно. Өнөөдөр олон хүн тэр дундаа Христэд итгэдэг хүмүүс аав ээжигээ үл хүндэтгэх явдал нь бурхны хараалыг авчирдгийг мэддэггүй. Миний бие ч ийм хараалд өртсөн маш олон хүнтэй уулзаж явсан. Тийм боловч нүглээ ухаан гэмшиж аав ээжтэй хандах хандлага өөрчилсөн хүмүүсийн амьдралд гайхамшигт өөрчлөлт гарахыг харсандаа бас бурхандаа талархдаг. Үүнтэй уялдуулан бурхан бол зуучлагч нартай гэрлэлтийн талаарх номоосоо иш татмаар байна. Өмнөх 4 тушаалыг сахисны хариуд амлалт дагалдаагүйг Паул хэлжээ. Харин аав ээжтэй хамаатай 5 дугаар тушаалд энэ нь чамд сайн юм гэсэн онцгой амлалт өгчээ. Энэ амлалт нь нэгэн нөхцөлтэй ажээ. Хэрвээ чи сайн сайхан амьдрахыг хүсэж байвал эхлээд аав ээжигээ хүндэтгэх ёстой. Тонгруулж хэлвэл аав ээжигээ хүндэтгээгүй хүн сайн сайхан явахгүй. Аав ээжтэйгээ бүх зүйл дээр зөвшөлдсөхгүй. Заримдаа санал хатуу зөрлөөч гэсэн хүндэтгэж болно. Та аав ээжигээ хүндэтгснээр уг тушаалыг өгсөн бурхныг хүндэтгэж буй юм. Аав ээжтэй хандах зөв хандлага нь бурхны ерөөлийг хүлээн авахад тавигдах амин чухал нөхцөл гэдэгт би бат итгэдэг. Багшлах, хончлох, зөвлөх зэрэг төрөл бүрийн арга замаар итгэгч нартай холбоотой явсан энэ олон жилийнхээ хугацаанд би аав ээжтэй муухай хандчихад бурхнаар өрөөгдөж суугаа хүнийг үзээгүй юм. Яхав тэрбээр итгэлдээ зүтгэлтэй, чуулгандаа идэвхтэй, үйлчлэлдээ эрчтэй байж болох ч бурхны ерөөл тааллаар дутдаг. Нөгөөтэйгүр бурууга ухаан хүлээн зөвшөөрч, гэмшиж, зассан олон хүнийг бас харсан. Аавыгаа насан турш үзэн ядаж явснаа гэмшиж, хорсол гашуудлаасаа чөлөөлөгдсөн нэгэн залууг би санаж байна. Аав нь хэдийнэ өөд болсон ч тэрбээр олон бээрийн газрыг туулан аавынхаа булшин дээр иржээ. Тэгээд сүгдэн суугаад үнэн голоосоо харуулсан гэмшиж, сэтгэл зүрхээ бурханд уудалжээ. Тэрбээр бүх муу ёрын үр нөлөөнөөс чөлөөлөгдөж, уучлагдсан гэдгээ баттай мэдхээс нааш боссонгүй. Тэр явдлаас хойш түүний амьдрал гониг, гутрал, ялагдлаас бүрэн дүүрэн амьдрал ялалт руу дэвшсэн юм. Дэд хууль 27 дугаар бүлэг дээрх чигсаалт бичгийн 2 дугаарт нэн ялангуяа тус тэм дутсан, сул дорой хүмүүст зүй бус хандаж, дарамтлах үйлдэл орж байна. Өнөөгийн соёл иргэншил ийм явдлаар дүүрсэн гэдгийг хэн ч үгүйсгэхгүй.
Гэхдээ үүн дундаас хэвлдэг хүрээ санаатай хөнөөх шиг Бурхны уур хилэн хараалыг өдөөдөг зүйл нэг ч үгүй. Төрсөн аав ээж нь хамгаалахгүй бол ихийнхээ хэвлэл буй ураг шиг хөөр хилэлт бие өмгөөлөх чадваргүй амьтан хаа байх вэ? Хүмүүс арьсангуур ялгуурлах үзэл, шудраг бус явдлын эсрэг үхэн хатан тэмцэх хатлаа. Үр хөндөлтийг дэмждэг нь үнэн жигтэй. Мөн хүүхдийн эсрэг гар далайхыг төвчихгүй батлаа. Ихийнхээ хэвлэл буй нэлзрээ амьтанд ямар ч өршөөлгүй ханддаг нь жигшмээр. Нэрай гэдэг үгийг ураг гэдэг үгээр орлуулахын төдийдл хүний ухамсар мунхардаг ажээ. Гэхдээ нэрийг нь солилоо гэд энэ үйлдэлийн мөн чанар өөрчлөгдөхгүй. Нэгэн хүн эхэн төрсөн үрээ хөнөөдөг энэ орчлонд ямар найдлага байна гэсэн гэдэг. Хүн энэ үйлдэлээ үр хөндүүлэх гэж нэрлэдэг бол Бурхан үүнийг аллаг гэдэг бөгөөд зохих ёсоор нь шийддэг. Эдгээр даян дэлхийн сая хүний амьдрал энэ үйлдэлээс улбаатай хараалын үр нөлөөгөөр сүрж байна. Дэд хууль 27 дугаар бүлэгт хараал буулгадаг сүүлийн нөхцлөөр бэлгийн хүчирхийлэл гаж явдлыг нэрлэжээ. Харамсалтай нь зарим итгэгч нар сексийн талаар таагүй бодол тээж явдаг. Гэтэл Библи сексийг хүнд зориулсан бүтээгчийн төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд тун үдсгэлэнтэй нандин зүйл гэж хэлсэн. Иймээс л Бурхан сексийг гаж явдал хүчирхийллээс хамгаалахын тулд чанга хатуу хэл хязгаараар бүсэлжээ. Энэ хязгаарыг Дэд хууль 27-гийн 20-23 дээрх хараалаар тэмдэглэсэн юм. Энд жигсаасан цээртэй үйлдэлд цусан болоод ураг төрлийн холбоотой хүмүүстэйг мөн мал адгуустай хурцах үйлдэл багтана. Библиэд хоригдсон цээртэй үйлдэлд мөн ижил хүйсийн бэлгийн харилцаа орно. Левит 18:22 дээр Бурхан эр хүн эмэгтэй хүнтэй унтахын адил чи эр хүнтэй бүү унт. Энэ нь жигшүүр юм хэмээн мэдэгдэжээ. Мөн цээрлэлч гэж хөрвүүлдэг. Энэ нь Дэд хууль 18:12 дээр янз бүрийн хэлбэрийн нууц шүтлгийг дүрслэхдээ хэрэгэлсэн яг тэр үг мөн билээ. Өнөөдөр сексийн ариун чанарыг хамгаалах үүрэгтэй хөлийн шугамын ихэнх нь эвдэрчээ. Христийнхний хүрээнд ч ялгаагүй. Гэхдээ цаг үеийн ёс зүй, шинэ ёс суртахуун дээр үндэслэсэн ямар ч санаа нь хүний зан үйлдлийг засаглах, Бурхны хуульд нөлөөлж, өөрчилж чадахгүй. Сексийн гаж явдалтай хүн Бурханаар харагдана. Дэд хууль 27 дээр бичсэн хараалын бичгийн араас дуулууртай тандсан гэрүүл, дуулуургүй тандсан хараалын бүрэн бичиг залгаж байгаа нь чухал юм. Дэд хууль 28 дугаар бүлэг. Энэ нь яг л Бурхан дуулууртай дагах хэсгээ шийдэхээс өмнө эхлээд үр дагаврыг нь бодож үз. Тэдгээр нь энэ байна гэж хэлэхдээ адил буюу. Та Дерек Принцийн Ерөөл эсвэл хараал сонголтын таних номын 7 дугаар бүлгийг сонслоо. Дерек Принц Ерөөл эсвэл хараал сонголт нь таних. 8 дугаар бүлэг. Антисемитизм. 4000 жилийн тэртээ Бурхан хожимын түүхийг эргүүлсэн нэгэн сонголт хийжээ. Бурхан өөрийнх нь болцдыг хүлээн зөвшөөрч бүх үндэстэнд Бурханы ерөөлийг дамжуулах сувг болж чадах хүнийг хайсаар Авраам гэдэг хүнийг олжээ. Хожим Авраам нэртэй болсон. Бурхан ямар зорилгоор Авраамыг сонгосныг Эхлэл 12-ын 2-3 дээр хэлдэг. Ерөөл хараал нь мөн чанараараа тун ойр ажээ. Бурхан Авраамын дээр ерөөлийн 4 амлалт дуудсан байна. Би чамайг ерөөнө. Чи ерөөл болно. Чамайг ерөөгчийг би ерөөнө. Газар дэлхий дээрх бүх үндэстэн чамаар дамжин ерөөгдөнө. Гэтэл энэ ерөөлийн дундор хараал хөндлөсөв. Чамайг хараагчийг би хараана. Бурхан энэ хараалыг нэг чухал практик зорилгоор нэмжээ. Бурханы ерөөлийг хүлээн авсан хүн тэр даруй Бурханы хүмүүсийн хамгийн том дайсан сатаны үзэн ядалт эсэргүүцлийн байгуулдаг. Үүнээс үзвэл Бурханы ерөөл нь сатаны хараалыг өдөөдөг ажээ. Энэ шалтгааны улмаас Бурхан Авраамыг ерөөгтөө. Түүнийг хараах бүхэн дээр хараалаа нэмэрлэжээ. Өөрөөр хэлбэл Авраамыг хараасан хүн зүгээр өнгөрөхгүй. Эхлэл 27-гийн 29 дээр Исаак хүү Яакова ерөөгтөө. Чамайг хараагч нь хараагдан хэмээн Авраамд хэлсэн Бурханы хамгаалалтаар хөвгүүнээ бүсэлжээ. Хожим Израилийг хараах гэсэн Балаамын санаа талаар болж тэрээр Тэнгэрлэг албадлагаар Израилийн хувь заяаг зөгнөн илчилсэн юм. Тооллог 24-ийн 9 дээр буй Балаамын үгс нь Авраам Яаков хоёрт айлтсан Бурханы үгсийг цурайтуулж байна. Чамайг ерөөх бүхэн ерөөгдөж, чамайг хараах бүхэн хараагдах болтугай.
Үүнээс үзвэл Авраам дээр анхлан дуудсан ерөөл хараал нь түүний үр сад болох Исаак, Яаков хоёрт өвлөгдөж, дараа нь тэдний үр удамд буюу бидний мэдих еврейчүүдэд өвлөгдсөнийг бичээс тодорхой хэлжээ. Дайсан Авраам, Исаак, Яаков болон тэдний үр удмыг хараах чадваргүй байх нөхцөлийг Бурхан бүрдүүлээгүй боловч үүнийг хийсэн хүн зүгээр өнгөрөхгүй гэдгийг харин баталгаажуулжээ. Тэр цагаас хойш еврейчүүдийг хараасан хүн өөр дээрээ илүү аимшигтай хараал буюу хамгаас хүчрхэг Бурханы хараалыг буулгах болжээ. Бурханы хараалыг өдөн хатгах хандлагыг орчин цагт антисемитизм гэдэг. Эцэг өвгдийн үеэс өдгөө хүртэл хувь хүний болоод улс үндэстний түүхнээ хүчин төгөлдөр ажилласаар ирсэн уг хараалын үр нөлөөг игнэх гэвээс хэдэн ботор тоологдох биз. Еврейчүүдийг хараачхаад эргээд Бурханы аимшигт хараалд өртөөгүй хүн болоод үндэстэн өнгөрсөн 4000 жилд гараагүйг хэлэхэд л хангалттай. Набил Хададын түүхэн Авраамд өгсөн Бурханы амлалтын хоёр талыг маш тодорхой дүрслэн харуулсан орчин цагийн жишээ юм. Еврейчүүдийг зүгснэ нь Бурханаар хараагдаж, еврейчүүдийг ерөөсөн нь Бурханаар ерөөгдөнө. Набил бол Хайфад нэр хүндтэй гэр бүлд төрж өссөн Палестины араб хүн юм. Тэр бээр хожим Америк руу цагаачилж, амжилттай бизнесмен болж, түүнчлэн эзэн Есүс Христтэй нүүр тулан уулзжээ. Энэ бол түүний өөрийн өгүүлсэн түүх. Намайг Набил Хадад гэдэг. Би 1938 онд Хайфад Христэд итгэдэг гэр бүл төрсэн Палестины араб хүн билээ. Миний бие ухаан орсон цагаас л сэтгэл готрох өвчнөд нэрвэгдсэн бөгөөд үүнээсээ болж нэг шөнө сэтгэл амар орондоо орж үзээгүй юм. Тэгээд би аз жаргалын эрэлт мордсон. Аав ээжийнхээ алган дээр бөмбөрч өссөн ч аз жаргал гэчийг харин хизээч мэдэрч үзсэнгүй. Тиймээс амжилттай болбол аз жаргалтай болно гэдэгт үнэмшсэн. 1948 онд араб Юудын дандигдлээ. Бид гэрээрээ Ливан руу нүүлээ. 50-аад оны сүүлээр би коллежид сурахаар Америкийг зорьсон юм. Америкт очиод боловсрал ба бизнесээр дамжин амжилттай болох зорилгоо биелүүлж гарсан. Хэдхэн жилийн дотор гэрлэж Америкийн иргэн болж өрхийн тэргүүн аав тэгээд бас Макдоналдсын эзэн болсон. 30 хүрээд саятан боллоо. Гэвч сэтгэлийн готрол арилсангүй. Би машин, аялал, цэнгэл зэрэг мөнгөөр олж болох бүхэнтэй хөөцөлдсөн ч үр дүнд хүрсэнгүй. Эцэст нь би хэдэн асуудал тавьсан. Ер нь тэр Есүс гэж хэйн бол. 2000 жилийн тэртээ үхчихсэн тэр хүний тухай яагаад хүмүүс ярьсаар байна вэ? Хэн болоод хүмүүс түүнийг магтан хүндэтгээд байна? Тэгээд Есүс гэдэг тэр хүн өөрийнхөө талаар юу гэж хэлснийг мэдхээр Библийг нээтэл өөрөө маань Бурханы оршихугаар дүүрээд л явчихсан. Төдөлгүй би Есүс бол Бурханы хүү гэдгийг мэдэж авсан. Библийг уншиж, найзуудтай Есүсийн тухай ярьж нэг жилиг үдлээ. Гэхдээ сэтгэлийн готрол арилсангүй. Энэ үед би Макдоналдсын 9 ресторана хэдхэн саяар худалдаж, шинэ бизнес эхлүүлсэн. Гэтэл үйлс маань уламл хазайж, улмал дарамттай боллоо. Би дахиад бол Бурхантай ярьлаа. Эзэн минь, эн чинь юу вэ? Би таны хүүг мэддэггүй байхад ажил үйлс маань бүтэлтэй байсан. Гэтэл таны хүүг мэддэг болсноос хойш хамаг юм уруудлаа. Тэгтэл Бурхан надад ийн хариулсан юм. Есүс миний хүү гэдгийг мэдлээгээд чи яасан бэ? Амьдралд чинь юу ч өөрчлөгдөөгүй. Есүсийг миний хүү гэдгийг сатан ч мэднэ. Эзэн минь, тэгвэл та надаас юу хүснэ вэ? Гэмшиж түүнийг амьдралдаа оруул. Хэрхэн гэмшиж Есүсийг зүрхэндээ урихыг сурч аваад дагаж хийлээ. Хэдэн сарын дараа ариун сүнс доторх баптизмыг хүлээн авлаа. Ингэж би хариултаа олсон юм. Одоо би сэтгэл амар нойрсож чаддаг болсон. Тийм боловч амьдрал маань нэг л голдролдоо орохгүй, бизнес маань муудсаар байсан тул би Бурхантай дахин нүүр туллаа. Эзэн, та намайг мэхэлж. Таны хүү Есүсийг мэдхээс өмнө амьдрал минь хичнээн сайхан байлаа. Гэтэл түүнийг мэдснээс хойш үйлс маань уруудаж эхэлсэн. Дараа нь би түүнийг амьдралдаа өрсөн. Гэтэл одоо хамаг юм алдлаа. Гэтэл Бурхан надад хариулсан. Би хартай Бурхан. Чиний бизнес бол чиний Бурхан. Чиний Rolls-Royce бол чиний Бурхан. Чиний байр суурь бол чиний Бурхан. Би чамд хинэн жинхэнэ Бурхан болохыг харуулахын тулд бүх худал бурхтыг чинь зайлуулна. Тэгээд би чамайг дахин сэргэн босгоно. 10 сарын дотор би бүрэн дампуурсан.
Удалгүй Fort Lauderdale зохион байгуулагдсан Derek Prince-ийн хараал, урхах шалтгаан ба ангаах эм нэртэй семинарт оролцсон юм. Тэгээд санхүү, эрүүл мэнд, үр хүүхэдтэй сэтгэл дундуур байх зэрэг амьдралын маань олон тал хараал дор байгааг ойлгосон. Аавын минь, гэр бүлийн маань амьдралд ч яг ийм асуудал байсныг би саналаа. Семинарын 3 дахь өдөр Derek олон зуун хүнийг хараалаас чөлөөлөх залбиралд хөтлөх үед би ч бас босч зогссон. Миний урд хойд дэрэгдийн хүмүүс чөлөөлөгдөж байлаа. Миний хувьд тэр цуглаан дээр чөлөөлөгдөөгүй боловч маргааш нь бие маань гүний гүнд лав шаагтсан зүйлсээс бүтэн 8 цагийн турш асар зовиортой өгүүлэн байж чөлөөлөгдсөн юм. Яг юунаас чөлөөлөгдснөө эзнээс асуутал ид шид болоод өөр олон тодорхой асуудлыг харуулсан юм. Хэдэн сарын турш эзэн надад хараалын өөр олон талбарыг нэмж харуулсаар байлаа. Харин би тухай бүрт нь гэмшин улааж миний төлөө хараалуулсан Есүсийн үйлсээр тулгуурлан чөлөөлөлтийг тунхаглаж байлаа. Нэгэн өдөр Бурхныг магтаж байгаад та ямар агуу вэ? Та ертөнц дээрх бүх зүйлийг бүтээсэн гэж хэлтэл Бурхан өөдөөс минь чи үнэхээр тэгж итгэж байна уу гэж асуусан юм. Би ч тийм ээ эзэн минь гэж хариуллаа. Гэтэл Бурхан тэгвэл еврейчүүдийн талаар юу хэлмээр байна? Чи тэднийг үдсэн ядсаар л байгаа шүү дээ гэсэн. Манайхан бүгдээрээ еврейчүүдийг хараадаг байсныг би саналаа. Ухаан орсон цагаас л тэднийг зөвхөж сурсансан. Тиймээс би эзний дотор би еврейчүүдийг үдсэн ядснаа гэмшиж тэднийг уучлж байна гэж мэдэгдтэл тэр даруй дотор минь нэг юм хувьсаад явчихлаа. Хожим Бурхан еврейчүүдийн эцэг Авраамд чамайг өрөөгчийг би өрөөж, чамайг хараагчийг би хараана гэж Эхлэл 12:3 дээр мэдэгдсэн байдгийг нь олж мэдлээ. Тэр үед миний санхүүгийн амьдрал ерөөл дор бос, харин гачигдлын хараал дор байсныг ухаарсан. Хэрэв 250 мянгаыг олвол 300 мянга хэрэгтэй болдог. Хэрэв 500 мянгаыг олвол зардлаа нөхөхийн тулд 700 мянга шаардлагатай болдог байлаа. 1982 онд антисемитизм ба үүнийг дагалдах гачигдлын хараалаас чөлөөлөгдснөөс хойш манай орлого зардал хэрэгцээнээс минь ямагт давдаг болсон юм. Тиймээс би Бурхны хаанчлалын ажилд боддоор өргөх чадвартай болсон. Түүгээр барахгүй Бурхан миний биеийг болоод сэтгэлийг ч эдгээсэн. Идүүгээ би өөрийгөө ялалтдоор алхаж явааг бодтой хардаг. Миний энэ гэрчлэл олон хүнд хараалаас чөлөөлөгдөж, ерөөлд нэвтрэхэд тус болсон билээ. Набилийн амьдралаас авах сургамж тодорхой байна. Еврейчүүдийг үзэн ядаж, хараасан хүн зүгээр өнгөрөхгүй. Энэ сургамж бидэнд ч амин чухал. Өнөөдөр антисемитизм нийгэм улс төрийн талбарт маш хүчтэй ажиллаж байна. Гэхдээ антисемитизмд захирагдсан хүн өөр дээрээ л хараал авчирна. Харамсалтай нь нийтийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн Христийн чуулган олон зууны турш антисемитизмын хэрэглийг тохирон дэврэгсэн буруутай билээ. Гэхдээ чуулган үнэндээ итгэлээр мэдэгддэг сүнслэг ерөөл бүрийнхээ төлөө золионд явуулаад байгаа еврейчүүдтэй өртөө юм. Еврейчүүд үгүй бол чуулган элчч үгүй, Библичгүй, аврагч ч үгүй байх байлаа. Орчин цагт нэн ялангуяа антисемитизм газар авсан Европ ойрхон орнуудад Христийн хаанчлал дотор царцуу, үлбгэр байдал давмгайлдгийн үндсэн шалтгаан энэ ажээ. Набил Хададын түүх бидэнд нэгэн шийдлийг зааж байна. Антисемитизм нь нүгэл болохыг ил тодор хүлээн зөвшөөрч, гэмшиж эсэргүүцэх. Энэ үйлдэл нь еврейчүүдэд хандах хандлагыг маань үндсээр нь өөрчилж, чухам тэдний ачаар л Христийн чуулган сүнсний хэмжээлшгүй ерөөл хүртснээ хүлээн зөвшөөрөх, зүрх сэтгэлийн гүн өөрчлөлт авчирна. Бид ингэж чадвал орчин цагийн чуулганы дийлэнх хувийг нөмөрсөн хараалын хар сүудрийг хөөж, оронд нь Бурхны ерөөлийг байршуулна. Та Derek Prince-ийн ерөөл эсвэл хараал сонголтын таних номын 8 дугаар бүлгийг сонслоо. Derek Prince ерөөл эсвэл хараал сонголт нь таних 9 дугаар бүлэг хуульчлал махан биед найдах сайн мэдээг гуйвуулах. Иремья 17-гийн 5 дээр Бурхан антисемитизмын нэгэн адил чуулганы олон талбар дээр ажилдаг өөр нэг нүгэл дээр хараалаа дууджээ. Хүмүүнд итгэж махан биеийг хүчтэнхээгээ болгодог. Зүрх нь эзнээс салж одсон хүн хараагдсан бүлгээ. Агуулгаас нь үзвэл энд буй махан бие гэдэг үг нь бичээсийн олон хэсгийн нэгэн адил мах бодыг хэлээгүй.
Харин хүн төрлөختний эцэг Адамаас хүн бүхэн өвлөгдөж ирсэн мөн чанарыг илэрхийлж байгаа юм. Адам Бурхны тушаалыг зөрчих хүртлээр өөр хүүхэд төрүүлээгүй илээ. Түүнийг зөрчилд хүргэсэн гол хөдөлгөөр нь муу ёрын зүйл үйлдэх олгойтсон хүсэл бус. Харин Бурханаас тусгаар тогтнох гэсэн хүсэл байв. Яг энэ хүсэл Адамын үр сад бүрийн дотор ажиллаж байдаг. Энэ бол махан биеийн мөн чанар. Итгэл бишрэлийн талбар дээр буулгаж ярил. Энэ нь Бурхны ер бусын нэгүүлсэлд найдалгүй, өөрийнхөө хүчээр зөв зүйлс хийх гэсэн санаархал юм. Гэвч санаа сэтэл нь хичнээн сайхан байвч, эцсийн бүтээгдэхүүн нь Исаак бус, ямагт Исмаил байдаг. Бичээс махан биетэй хамт ямагт ялзрал гэдэг үгийг хэрэгэлдэг. Махан бие нь хүний оюун ухаан, сэтгэл мэдрэмжийг олзлох зүйлсийг бүтээж чаддагч тэдгээр нь бүгд ялзрах зүйлс юм. Махан биеийн хүчин зүтгэлийн үр дүнг Еврей 6-гийн 1-дээр Бурхан биднийг гэмшээсэ гэж хүсдэг үхмэл үйлс гэжээ. Иремья 17-гийн 5-дээр хүн нь Бурханы нэгүслийг мэддэггүй хүн биш аж. Учир нь төгсгөлийн ишлэл түүнийг зүрхэн эзнээс салсан хүн гэжээ. Эзнийг мэддэггүй хүн яаж түүнээс салах вүлээ? Тэр хүн Бурханы ер бусын нэгүүлсэл хүч чадлыг үдсэн атла төрлөх чадвартай найдан Бурханаас нүүр буруулжээ. Тэрбээр үнэндээ Бурханыг үл тоожээ. Гэтэл яг энэ хандлага нь Бурханы хараалыг далалдаг юм. Энэ хараалын үр ажиллагааг дараах ишлэлд дүрсэлжээ. Учир нь тэрбээр цөлдөх бут мэт болж хөгжил цэцэглэл ирэхэд харахгүй. Харин оршин суугчгүй давс нутагт буюу зэлүүд нутагт чулуурхаг газарт амьдрна. Иремья 17-гийн 6. Бурхны хараал дор байгч хүнийг ямар тод дүрслэв. Тэрбээр зэлүүд болоод давс нутагт аж төрнө. Түүний аж амьдрал бүхэлдээ нүцгэн бөгөөд увайгүй. Ойр тойрных нь хүмүүст сэргэлт ирвч ямар нэгэн далтын шалтгаанаар түүнийг л тойрч одно. Түүнд үржилгүй хоосон байдал уй гашуул заяажээ. Иремья 17-гийн 5-аас 6 дугаар ишлэл дээрх хараалын ажиллагаа нь хувь хүний амьдралаас хавьгүй өргөн зар хүрээг дайрдаг. Энэ бол орчин цагийн Христийн чуулганы олон талбар дээр үржил шимгүй, үр нөлөөгүй байдал ноёрхож байгаагийн бодтой боловч үл үзэгдэх нэгэн урхаг шалтгаан юм. Христийн хаанчлал доторх ач холбогдол бүхий хөдөлгөөн бүрн бараг бүгдээрээ Бурхны нэгүүлсэл, Бурхны сүнсний ер бусын хүчрхэг үйлсээс ихтэй бүлгээ. Тэдгээр нь түүхэнд гаргасан хүчрхэг нөлөө бүрийнхээ төлөө Бурхны нэгүүлсэлд хийгээд ариун сүнсэнд л өртөө. Тийм байтал тэдгээрийн олонх нь магадгүй дийлэнх нь өнөөдөр Бурхны нэгүүлслийг болоод ариун сүнсний хүчийг чухалчлахаа больжээ. Тэд өөрийнхөө хүчин зүтгэлээр хийж чадах зүйлстэй найдан эзнээс нүүр буруулжээ. Тэд өөртөө буюу хүмүүнд итгэж махан биеийг хүч тэнхээгээ болгожээ. Тэдний зүрх нь эзнээс салсан нь лавтай. Магадгүй тэд шашны болоод оюуны талаасаа нэр хүндийг олсон байж болох ч Бурхны тааллыг алдаж өөр дээрээ Иремья 17-гийн 5 дээрх хараалыг авчирчээ. Тэнгэрлэг нэгүүлслийн байранд хүмүүний чадварыг тавих нь сүнслэг зүйлсийн дээр махан биеийг өргөмжлөх үйлдэл юм. Үүний үр нөлөө олон хэлбэрээр илэрнэ. Тухайлбал элчиллийн дээр теологийг өргөмжлөх, зан чанарын дээр оюун боловсролыг өргөмжлөх, ялгах харааны дээр сэтгэл зүг өргөмжлөх, ариун сүнсний дээр хөтөлбөрийг өргөмжлөх, ёр бусын хүчний дээр уран илтгэлийг өргөмжлөх, итгэлийн алхмын дээр учир зүг өргөмжлөх, хайрын дээр хуулийг өргөмжлөх. Энэ бүх алдаа нь нэгэн том үндсэн алдааны буюу Бурхан Аавын зөвхөн эзэн Есүс Христэд зориулж хадгалсан байр суурьнд хүнийг залах алдааны олон талын илрэл юм. Галаад чуулганд нүүрлсэн яг энэ асуудлыг Паул шийдвэрлэж байсныг бид мэднэ. Галаад 3:1-10 дээр Паул уг асуудлыг угаас нь үзүүр хүртэл шинжжээ. Нэгдүгээрт Паул үүний ихийг эд шид гэгдэх сатаны башир мэх гэжээ. Мунхаг галаадчуудаа хэн та нарыг мэхлэв? Зарим орчуулгад Илевдэв гэдэг. Есүс Христ загалмайд цовдлогдсон нь та нарын нүдний өмнө дүрслэгдсэн. Паулын асуултыг бас хэн та нарыг шившлэг дор оруулчихав хэмээн хэлмэрчилж болно. Сатаны энэ нөлөө нь Есүс Христ цовдлогдсон гэх Бурхны бүхнийг хангах үс нэгүүлслийн цорын ганц их үзүүрийг замхруулдаг. Энэхүү Бурхны нэгүүлслээс таслагдсан түүний хүмүүс цорын ганц сонголт болох шашны хуулийн систем рүү эргэнэ. Энэ нь 2 дугаар ишлэлд буй Паулийн дараачийн асуулт руу хөдөлж байна. Та нар
сүнсийг хуулийн үйлсээр хүлээж авсан уу? Итгэлээр сонссноор хүлээж авсан уу? Гэхдээ энэ үгийг тодорхойгүй, бүрхэг арга замаар элбэг хэрэгэлдэг учраас утгыг нь тодорхой болгох хэрэгтэй. Хуульчлалыг уялдаа бүхий хоёр замаар тодорхойлж болно. Нэгдүгээрт энэ нь хууль дүрмийн багц дагснаар Бурхны өмнө зөвтгөлд хүрэх гэсэн оролдлого юм. Ром 3:20 дээр Паул яагаад гэвэл ямар ч махан бий түүний өмнө хуулийн үйлсээр зөвтгөгдөхгүй. Хуулиар нүглийн мэдлэг ирдэг хэмээн үүнийг Ницанцыг тавьжээ. Энэ нь Мосегийн хуульд хамаатуулж хэлсэн үг боловч зарчим нь бүх шашны, бүх хууль дүрмд хэрэгжинэ. Хууль бидний нүглийг илчилдгээс биш, биднийг өөрчилж чадахгүй. Хоёрдугаарт, хуульчлалыг зөвтгөлд хүрэх үүднээс Бурхны өөрийн биеэр тогтоож өгсөн зүйлсээр хүний зохиосон нөхцөл байдлыг нэмэх оролдлого гэж тодорхойлж болно. Бурхны шаардлагыг Ром 4:24-өөс 25 дээр мэдэгджээ. Бидний эзэн Есүсийг үхэгсдээс амьлуулсан түүнд итгэж, зөвхт байдалд тооцогдох мөн бидний төлөө билээ. Есүс бидний нүгэл хилэнцээс болж тушаагдсан бөгөөд бидний зөвтгөлийн төлөө амьлуулагдсан юм. Биднийг Бурхны өмнө зөвтгөх бүхнийг хангах үйс, цорын ганц, энгийн шаардлага нь Бурхан бидний төлөө хоёр зүйлийг хийсэн гэдэгт итгэж, өөрийгөө түүнд даатгах явдал юм. Бурхан нэгдүгээрт Есүсийн үхлээр бидний нүглийг бүрэн төлсөн. Хоёрдугаарт биднийг зөвтгөхийн төлөө Есүсийг үхлээс амьлуулсан болоо. Бурхан өөр илүү дутуу юм хүсээгүй бөгөөд Бурханы шаардлага дээр хинч юуч нэмэх хэрэггүй. Нэгэнт итгэлээр зөвтгөгдсөн хүний амьдралаас зөв төлс ундардаг болохоос биш. Зөвхт болохын төлөө элдв шаардлага биелүүлж байвал Бурхан биднийг хүлээж авахгүй бөгөөд биднээс ч зөв зүйтэй үйлс гарахгүй. Бид махан биеийнхэн зүтгэлээр олсон зүйлээсээ хэтэрч чадахгүй. Энэ нь Галаат 3:3 дээрх Паулийн удаах асуултыг тайлбарлаж байна. Сүнс дотор эхэлсэн байдлаа одоо та нар махан биеэр төгс болгогдож байгаа юм уу? Үүнийг хамгийн энгийнээр махан биеийг өргөмжлөх буюу махан биеийн мөн чанартай итгэж найдах гэж нэрлэнэ. Цаашилбал Галаат 5:19-өөс 21-р ишлэлд Паул дор хаяж 15 махан биеийн үйлсийг нэрлэжээ. Махан бие нь Бурханд нийцэх зүйл төрүүлэх чадваргүй учраас эдгээрийн нэгэн ч Бурханд таалагдах сайн зүйл биш юм. Ром 8:8 дээр Паул тиймээс махан бие дотор байгсад нь Бурханд таашаагдахгүй хэмээн дүгнжээ. Эцэст нь Паул уруутсан чигтээ энэ үйл явдлын туйл нь хараал болохыг мэдэгдэжээ. Хуулийн үйлсийг түшигсэд нь бүгд хараалдор байдаг. Галаат 3:10. Ийхүү Паул Галаатын чуулганы төдийгүй орчин цагийн олон чуулганы зовлон болоод буй уг асуудлыг дүгнэн хэлжээ. Энэ нь Бурхны хүмүүсийн анхаарлыг Есүс Христ цовдлогдсон гэдэг Бурхны нэгүслийн цорын ганц их ундрагаас сарниж чуулганыг шүүлтүргүй болгох гэсэн сатааны залаас үүдэлтэй эд шид юм уу шившлэг ажээ. Ийхүү нэгүслийнхээ их ундрагаас тасарсан итгэгч хүмүүс махан биед найдах юм уу хуульчлал руу ирэхээс өөр замгүй болно. Энэ дөрөтлөн эцсийн цэг нь хараал юм. Шившлэг ба хараал нь эд шидийн гол багаж болохыг бид 6 дугаар бүлэгт үзсэн. Иремья 17-гийн 5-аас 6 дээрх үннийг цааш нь хөврүүлбэл энэ тухай шинэ гэрээний Галаат 3:1-ээс 10 дээр дахин өгүүлдэг. Хуулийн үйлсд, хуульчлалд итгэж махан биеийг хүчтэнхээгээ болгох, махан биед найдах явдал нь хараалтай бөгөөд Бурхны ийм хүмүүс зэлүүд давст нутагт аж төрнө. Махан биед найдах явдал нь олон хэлбэртэй бөгөөд ихэвчлэн андчгүй байдаг учраас үнэнч сүсгтэй хүмүүсийг өргөтөж чаддаггүй. Жишээлбэл хормон явдал, ёс суртахуунгүй байдал, бохир бүдүүлэх хэл яриа, эдэш уушинд автах, харамай хоохойлох, ирээ цэргүй авирлах гэх зэрэг. Тэгвэл хуульчлал нь эсрэгээр махан биеийн эдгээр нүгэлд автахааргүй. Үнэнч сүсгтэй хүмүүсийг олзолдгоороо он цаюултай. Үнэндээ хуульчлал нь бусад бүх нүглийн адил үхлийн нүгэл мөн. Энэ нь хаанчлалдаа он цаюултай итгэгч хүмүүсийг хөнөөхтөө ашигладаг сатааны хайртай зэвсэг үлээ. Галаатын асуудал нь миний хувьд хийсвэр теолог бас харин дэндүү бодтой бөгөөд зовиортой зүйл. Миний бие 1970 онд Форт Лаудердейлд байхдаа санаандгүй байдлаар баахан итгэгчдээс бүрэлдсэн нэгэн жижиг бүлэгт нэгдчихсэн юм. Бидэнд юу тохиолдохыг, Бурхан бидэнд юу зэгснийг хэн манч мэдсэнгүй. Бид харилцааг маань эхлүүлсэн ариун сүнсэнд найдсаар байсан бол тэрээр зорилгоо тайлхал байсан байх. Харамсалтай нь бид тэгсэнгүй. Удалгүй юу болж байгааг сөхөөрөхийн завдалгүй.
Галаат 3 дугаар бүлгийн синдромын шинжүүд илэрч эхэллээ. Бидний шийдвэр, үйлдэл, ариун сүнснээс хамаархаа болоод хүний төлөвлөж боловсруулсан ойлголт хууль дүрмийн нэгт нарийн системдэр суйрлах болжээ. Мэдээж бид ариун сүнсийг хүлээн зөвшөөрсөөр байсан ч яг л зөөгчийг дуудахтай л адил хэрэгтэй үедээ товч дуудаад л бусад үед нь өөрсдийнхөө арга барил төлөвлөгөөг л хэрэгжүүлж байлаа. Одоо бодоход бидний дунд эхлүүлсэн ариун сүнсний үйлс сатаанд ноцтой занал учруулсан байхаа гэж санагддаг юм. Тиймээс сатан Галаатад төдийгүй чуулганы хойчийн түүхнээ олон удаа амжилттай хэрэгжүүлсэн арга барилд орон хоёр том алхам хийжээ. Нэгдүгээрт тэр бидний амьдрал үйлчлэлийн төвөөс загалмайг зайлуулсан. Хоёрдугаарт тэр бидний үйлс харилцаанд бүхний тэргүүн байх учиртай Есүсийн байр суурийг гажуудуулсан. Тиймээс бид явандаа хүний төрлөх учир зүй чадвараар ажилдаг шашны байгууллага болтлоо доройтсон байлаа. Бидний тэр гинтийн эхлэлч бас биднийг асуудалд хүргэсэн томоохон урхах шалтгаан байжээ. Уг нь бид галаатчуудтай л адил өөрсдийгөө сүнс дотор эхэлсэн гэж бодож байсан ч тэр гинтийн эхлэл маань биднийг Христийн дотор орогнож хүний аргаар ажилдаг үе олон шашны байгууллагын нэг болтлоо доройтох хамгийн хялбар дүд зам болж өгчээ. Гэтэл ариун сүнсээр эхэлсэн нь хүний махан биеэр төгсөхгүй Паул галаатчуудад хэлсэн. Удалгүй бид өөрсдийнхөө дагуулсан хараалын үр нөлөөтэй мөргөлдөж эхэллээ. Шинжүүд нь ч чуулганы түүхэнд илэрч байсан үйл явдлуудтай таарч байлаа. Гишүүд маань хагаралдан, харилцаанууд эвдэрч, найдлах хүлээсэн үйлчлэгч нар Бурхны зорилгоос няцаж, эрч хүчтэй итгэгч нар мөрөөдлөө алдан гутарч, олон хүн итгэлээ орхилоо. Энэ бүхнийг Ихабод буюу алдар нь Израилаас салав гэж нэрлэмээр байлаа. 1-р Самуэль 4:21. Ариун сүнсээр эхлээгүй, удирдуулаагүй шашны үйл ажлын бүтээгдэхүүнийг Еврей 6-гийн 1-дэр үхмэл үйлс гэдэг. Гэхдээ үүнийг гэмшлэр ангааж болохыг мөн л энэ ишлэл заадаг. Би яг ийм байдалд орсон бөгөөд үүндээ өөрөө л хариуцлагатай байсан. Гэхдээ ариун сүнсийг гомдоосондоо л үнэн голоосоо харамсаж байлаа. Тэгээд би Бурхны өмнө гэмшин түүнээс өршөөл сэргэлтийг эрэлхийлсэн юм. Би бусдын өмнөөс шийдвэр гаргаж чадахгүй. Гэхдээ хэрв би сэргэлтэд хүрэх замыг олж чадвал бусад маань ч тэр замаар дагаж чадах байлаа. Тиймээс би 1983 онд гэмшиж тэр ажлаасаа гарсан юм. Бурхан надад явах ёстой замыг минь алхам алхмаар зааж өгсөн бөгөөд тэгэж би хараалаас ерөөл рүү нэвтрэх замыг олсон. Хэрв би тэр замыг олоогүй бол энэ номч төрөхгүй байсан биз. Хараалаас ерөөл рүү хэрхэн нэвтрэхийг хараалаас ерөөл рүү нэртэй 3 дугаар хэсэгт дэлгэрэнгүй заана. Галаат 1:6-аас 9-дэр Паул Бурхны хүмүүсийг хараалд хүргэдэг өөр нэг замыг нэрлсэн нь сайн мэдээг гуйвуулах явдал ажээ. Христийн нэгүслэр та нарыг дуудсан түүнээс та нар өөр сайн мэдээнээс болж тийм түргэн салж байгаад би гайхаж байна. Тэр нь үнэндээ ондоо сайн мэдээ биш юм. Зарим хүмүүс та нарыг үүмүүлж Христийн сайн мэдээг гуйвуулахыг хүсэж байна. Харин бид эсвэл Тэнгэрээс Тэнгэр элч хүртэл бидний та нарт тунхагласнаас өөр сайн мэдээг тунхаглавал тэр хараагдаг. Бид урд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хэрв хэн нэгэн хүн хүлээж авснаас ч өөр сайн мэдээг та нарт тунхаглавал тэр хараагдаг. Өөрийгөө Христийн үйлчлэгч гэж нэрлсэн энэ хүн сайн мэдээний гол үннийг завхруулжээ. Ийм хүн хараагдахыг Паул хатуу мэдэгдсэн. Хараагдаг гэдгийг грекээр анатема гэдэг. Энэ нь Бурхны буцашгүй уурхилэн, ял, эсэргүүцлийг өдөн хатгадаг үйлдэл юм. Сайн мэдээ нь дараах илчлэл бүхий үннийг агуулдаг болохыг үе үеийн чуулган хүлээн зөвшөөрч сахин баримталсаар ирсэн билээ. Есүс Христ бол онгон майраас мэндэлж, хүн төрлөختний гишүүн болсон Тэнгэрлэг Бурхны мөнхийн хүүмэн. Тэр бээр нүгэлгүй амьдралаар амьдарч, хүн төрлөختний нүглийн төлөө эвлэрүүллийн тахил болж, загалмай дээр үхэж, оршуулгдан 3 дахь өдрөө үхлээс биеэр амьлуулагдсан. Тэр бээр Тэнгэрөөд одсон бөгөөд хожим амьд үгснийг шүүхээр Тэнгэрээс газар дээр өөрийн биеэр эргэн ирнэ. Нүглээсээ гэмшин эргэж Есүсийн тахилд итгэсэн хүн бүр нүглийн өршөөлийг болоод мөнх амийн бэлгийг хүлээн авна. Сайн мэдээ нь Есүсийн үхэл амьлал дээр төвлөрдгийг бид цохон тэмдэглэх ёстой. 1-р Коринт 15-ын 3-аас 4-р ишлэлийг 3 түүхэн баримтаар хураангуйлжээ. Бичээсийн дагуу Христ бидний нүглийн төлөө өгсөн. Тэр бээр оршуулгдан бичээсийн дагуу 3 дахь өдрөө амьлуулагдсан.
Паул эдгээр түүхэн баримтыг нэн төрөнд бичээсийн буюу тухайн үеийн хуучин гэрээний эрх мэдлэр бадалгаажуулжээ. Зөвхөн үүнийхээ дараа л Есүсийг амьлсан байхыг харсан нүдэн гэрч нарын гэрчлэлийг хоёр дахь нотолгоо болгон гаргаж иржээ. Есүсийн амьлалд итгэх нь авралд амин чухал болохыг Паул хоёр ч удаа онцлон тэмдэглэсэн билээ. Хэрв Христ амьлуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэлж хоосон болох юм. Хэрв Христ амьлуулагдаагүй бол та нарын итгэл хэрэггүй ажээ. Та нар ч нүгэл дотроо байсаар байна. 1-р Коринт 15:14-17. Энэ үеийн төгсгөлд Христэд итгэх итгэлээс хуурамч сайн мэдээ дэлгэрэх талаар Паул 2-р Тесалоник 2:3 дээр сэрэмжлүүлэн хэлсэн. Тэгвэл яг тэр үеийн ирчгээд байна. Учир нь Христэд итгэх итгэлийн зарим томоохон урсгал чиглэлийн нэр хүндтэй удирдагч нар Христ биеэр амьлсан гэдэгт итгэхгүй байгаагаа ил тод мэдэгдсэн байдаг. Энэ нь бичээс итгэхгүй байгаа явдал юм. Энэ мэдэгдэл нь өөрөө тэдний няцаагаад буй бичээсийн биелэл болохыг тэд ухаардаггүй болтой. Гэхдээ нэг зүйл баталгаатай. Сайн мэдээг завхруулагчд нь гэмшихгүй аваас өөр дээрээ Бурхны хараал хилэнг буулгана. Та Дерек Принцийн "Ерөөл эсвэл хараал" сонголтын таних номын 9-р бүлгийг сонслоо. Дерек Принц "Ерөөл эсвэл хараал" сонголт нь таних. 10-р бүлэг. Хулгай, худал мэдүүлэг, Бурхныг дээрэмдэх. Хуучин гэрээний сүүлийн 3 иш үзүүлэгч болох Хаггай, Захария Малах нар Израилийг амьдралынхын тал бүр дээр буусан Бурхны хараалтай нүрэлдүүлжээ. Өөрөөр хэлбэл тэд Мосегийн хууль дээр орсноос хойш Израилийн түүхийг тоомлон дүгнээд яагаад тэдэн дээр хуулийн хараал буух болсныг улаан нүүрэн дээр нь хэлэх үүрэг хүлээжээ. Иш үзүүлэгч Захария хүмүүсийн гэр дээр буусан Бурхны хараалыг ийхүү дүрсэлсэн байна. Тэгээд би дахин нүдэ өргөн үзвэл нисэж буй хуйлмал номыг харав. Тэр надад "Чи юу харав?" гэсэнд би хариудна. "Би нисэж буй хуйлмал ном харж байна. Түүний урт нь 20 тохой, өргөн нь 10 тохой юм" гэв. Тэр надад "Тэр бол бүхий л газрын гадаргуу дээгүүр урагшлагч хараал юм. Хулгай хийдэг хүмбэр хуйлмал номын нэг тал дээр нь бичигдсэний дагуу арилгагдаж, тангараг тавьдаг хүмбэр нөгөө тал дээр нь бичигдсэний дагуу арилгагдана. Би түүнийг урагшлуулна" гэж Түмэн цэргийн эзэн тунхаглаад. Энэ нь хулгайчийн гэрт болон миний нэрээр хуурамч тангараг тавьдаг нэгний гэрт нэвтэрнэ. Уг гэрийн дотор тэр шүнжин байж, чулуу, яс, модтой цуг түүмэрдэн гэв. Захария 5:1-4. Энэ хараал нь 2 төрлийн нүгэл үйлдсэн хүний гэрт нэвтэрч байгааг Захария хэлжээ. Хулгай болон худал тангараг. Орчин үеийн хэллэгээр худал мэдүүлэг гэдэг. Айл гэрт нэгэнт нэвтрэн орсон хараал нь тэр айлын гал голомтыг самарч байж л зайлна. Энэ бол хараалын тод жишээ мөн. Ийм хараалд өртсөн хүнд Бурханаас өршөөл ирж, гэмшихээс өөр аврал байхгүй. Өнөөгийн нийгэмд хулгай болон худал мэдүүлэг ямар хүчтэй газар авсныг хамгийн энгийн баримтаас харж болно. Тухайлбал Америкт л гэхэд жижиглэнгийн дэлгүүрийн барааны үнийн 10% нь хулгайн даатгалын татвар байдаг гэдэл бодохоор хулгай ямар их хавтгайрсныг ойлгоно. Түүнчлэн хүмүүс худал мэдүүлэг, хуурамч татварын тайлангаар Америкийн эдийн засгийг жил бүр хэдэн тэрбумаар нь тонож байна. Үүнээс болж инфляц үүсч төсвийн алдагдал бий болдог. Хулгай болоод худал мэдүүлгийг дагалдах хараал нь хувь хүнээр тогтохгүй айл гэрийг сүрүүлдгийг Захариагийн үзэгдлээс харж болно. Библи гэр бүл гэдэг еврей үгээр материалог байгууламжийг төдийгүй доторх хүмүүсийг нь ч нэрлэн заадаг. Тиймээс энэ хоёр нүглийн хараал нь айл гэрийг голомтоор нь устгадаг ажээ. Энэ бол өнөөгийн нийгмийн өнгө төрх. Тэгээд эцсийн эцэст гэр бүл цаашлаад үндэстэн адаг сүлдээ иргэншил мөнхөхийг Захариягийн хуйлмал номоос харж болно. Энэ бүхнээс өмнө Хаггай ард түмнийхэн амьдралыг хөмөрсөн өөр нэгэн гамшигын талаар өгүүлжээ. Энэ өргөө эзгүүрэн хоосроод байхад гоёмсог гэртээ суух нь та нарын хувьд цаг нь мөн гэж юу? Иймээс одоо Түмэн цэргийн эзэн ингэж айлдаж байна. Өөрсдийн зам мөрөө хянагтун. Та нар ихийг тариалсан боловч ургацсан баг байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч хандаггүй. Та нар хувцсалдаг боловч хинчинч дулаацдаггүй.
Хөлсний ажилчин хөлс авлаж, цоорхой төрөвчөнд хөлсөө хийдэг. Хаггай 1:4-6. Хаггайн дүрсэлсэн хараалыг ганц үгээр гачигдлагна. Израильчууд гаднаа эдийн сайныг эдэлж, эдээ ундаагаар цатгалдаж байсан ч байнга гачигдан хомсдохын зовлон донд байжээ. Тэд амин хувийнхаа амьдралыг Бурхны өргөөний хэрэгцээнээс дээгүүр тавьснаар хараалд идэгдэж, хамаг хангамж нь далдуур хорогдож байгааг Бурхан иш үзүүлэгч нараараа дамжуулан хэлжээ. Өнөөдөр дэлхийн баян чинэлэг олон орн яг ийм байдалд ороод байна. Өнөөдөр хүмүүс өвөө эмээ, аав ээжийнхээ үеийнхний ухаанд буумгүй их мөнгө олдог болжээ. Тийм боловч өмнөх үеийнхэн маань байгаадаа хангалан амар жимээр амьдарч чаддаг байсан бол энэ үеийнхэн ханаж цадашгүй их зовлонд унаад байна. Баян чинэлэг улс орны иргэдийн өр ширийн тоо хэмжээ тэнгэрт тулжээ. Хаггай Захария 2-ын зэмлэлийг сүүлчийн иш үзүүлэгч Малах нэгтгэн дүгнэхтэй. Израильчуудын буруу хандлагыг зэмлээ зогсохгүй. Тэдэнд хүнийг төдийгүй, Бурхныг дээрэмдсэн гэдэг хамгийн ноцтой хэлбэрийн хулгайн ял тулгажээ. Хүн Бурхныг ловирдох уу? Гэсэн ч та нар намайг ловирдож байна. Гэвч та нар мэд таныг яаж ловирдсан бэ гэдэг 11-ээр ба өргөлөөр. Танай үндэстэн бүхэлдээ намайг ловирдож байгаа тул та нар хараалаар хараагдсан. Малах 3:8-9. Бурхан өөрийнхөө хүмүүсийн өргөлийг бүртгэдэг ажээ. Бурхан цаг хугацаанд болоод өргөлд ийм л зарчмаар ханддаг. Бурхан мянгад жилийн тэртээ Израильд орлогынхон 10%-ийг мөнгөн болоод бусад хэлбэрээр өөрт нь тусгайлан өргөхийг тушаажээ. Энэ нь хүмүүстэйгээ тогтоосон Бурханы гэрээний онцгой тэмдэг байлаа. Гэтэл хүмүүс гэрээний заалтаа биелүүлэхгүй унжих болжээ. Бурхан хүмүүсийнхээ хууль бусаар хураасан бүхнийг тооцоолон үзээд тэдэнд Малахаар дамжуулан дээрмийн хэрэг тулгасан. Хийсэн хэрэгээсээ болоод тэд амьдралынхаа тал бүр дээр хараагдасныг нь Бурхан тэдэнд хэлжээ. Гэхдээ Бурхан энэ сөрөг мэдэгдлэр хэргийг таслалгүй хараалаас ерөөл рүү нэвтрэх арга замыг хүмүүстэй зааж өгчээ. Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л 11-ээ агуулхад авчир. Би та нарын төлөө Тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивэлийг хальтал асгах хэсгийн талаар намайг одоо үүгээр шалга гэж түмэн цэргийн эзэн айлдаж байна. Малах 3:10. Бурхан хүмүүстэй хараалаас ерөөл рүү нэвтрэхийн тулд хоёр зүйл хий гэжээ. Гэмших ба нөхөн төлөх. Дээрэм хийсэн хүмүүст энэ хоёр хөдлөшгүй шаардлага тавигдана. Хуучин гэрээний хүмүүс орлогынхон 10%-ийг өргөх хуультай байсан бол шинэ гэрээний итгэгч хүмүүст Бурхан энэ талаар тодорхой хууль өгөөгүй. Нэгүслийн гэрээн гаднаас хүчилсэн хуулиар бус, харин итгэгч хүмүүсийн зүрхэнд ариун сүнсний бичсэн хуулиар ажилдаг. 2-р Коринт дээр Паул итгэгч хүмүүст хүн бүр зүрхэндээ шийдсэнчлэн дурамчхан бус, албадлагаар бус өгөгтөн хэмээн зааварлжээ. Гэхдээ нэг зүйл тодорхой. Ариун сүнс хүнийг харамч болгодгүй. Дуулал 51:12 дээр Давид эзэнд таны өгөөмөр сүнсээр намайг тэтгэж хэмээн залбирсан байдаг. Ариун сүнс өгөөмөр зангаараа алдартай. Бурхан ч өгөөмөр бурхан. Ариун сүнс хүний зүрхийг өөрчилж, түүнийг өөртөөгөө адилхан өгөөмөр болгодог. Еврей номын бичээч шинэ гэрээг хуучинтай харьцуулахдаа итгэгчид илүү сайн амлалт дээр байгуулагдсан, илүү сайн гэрээнд орсныг Еврей 8:6-д сануулдаг. Тиймээс энэ сайн сайхан гэрээнд ор өрөөгдөж яваа хүн урдын дорд гэрээний хүнээс татуу гартай, дутуу сэтгэлтэй байх боломжгүй. Хуулийн дорх Бурхны хүмүүс эзэндээ зориулж 10%-аар тогтохгүй эхийг өргөж чадсан бол нэгүсэл дорх итгэгчид үүнээс багыг өргөх боломжгүй. Бурхнаас харамлах нь хараал авчирч, Бурханд өргөх нь ерөөл авчирна. Энэ бол өргөлт хамаатай, хувиршгүй зарчим болоо. Та Дерг Принцийн ерөөл эсвэл хараал сонголт нь таних номын 10 дугаар бүлгийг сонслоо.